байцгаана хүүхдүүд ээ. Бид өмнө нь танхимаар хичээлж байх үедээ нотоор дуулах дасгалын эхний хэсэг буюу 8 такт нотыг дуулцарсан. Өнөөдрийн хичээлээр тус дасгалыг эхнээс нь дуустал дуулцуурч нотон дээрх тэмдэг тэмдэглэгийг бүгдийг нь мэдэж авна. Мөн түүний дагуу зөв дуулцуурна. За анхаарлаа хандуулаарай хүүхдүүд ээ. За эхлээд нотоо нэрлэцгээе. Соль, ля, си, до. До, си, ля, соль, фа, соль, фа, ми, ре, ми, фа, диез, соль, соль, ля, си, до, ре, до, си, ля, соль, фа, ми, ре, ми, ре, до. За манай хүүхдүүд нотоо бол нэрлэж чадна. За дараагийн ээлжинд бүгдээрээ нотоо хэмнэлээр багшаа дагаад алгаад шаарай. За и, нэг, и, хоёр, и, гурав, и, дөрөв, 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 и, нэг, и. За энэ нотон дээр багш тайлбарлая. За бүтэн нот 4 гишгэн буюу 4 тоолоход эхлэдэг. Тэгэхээр бүтэн нот 1 и 2 и 3 и 4 и гэж хамгийн удаан ихших нот. За энэ нэгдүгээр дээл хэлж гин дараагийн тагтанд 1 и. Тэгэхээр энд ижил нотыг нуман холбоосоор холбосныг лига буюу тухайн ихшгийг үргэлжлүүлэн тоглох энэ дүрэн байна. Тэгэхээр энэ хэсэг дээр 1 и 2 и 3 и 4 и буюу нэгийг нэмээд 5 тоолох хүртэл байна гэсэн үг. За дараагийн 8 нот нь бол 1 и 2 и гэж задрах ёстой. 3 и за 4 и бол тэр пауз буюу зогсоц чимээгүй болохгүй. За эндээс багш нь эхлээд явъя. Та бүхэн дагаад тоолоорой. 3 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За бидний нотоор дуулах дасгалын гол зорилго бол нотоо хараад зөв нэрлэж уншдаг болох. За тухайн нот буюу тухайн ихшгээ маш сайхан өнгөөр дуулах, хоолойгоо маш сайхан гаргаж чаддаг болох. За нотон дээр ба тэмдэг тэмдэглэгээнүүдийг тухайн тэмдэглэгээнийхэн дагуу дуулахад энэ дасгал аял бол маш сайхан сонсогдно. За ингээд тухайн тэмдэглэдэг манай хүүхдүүд бол мэдж байгаа. Гэхдээ багш нь сануулаад дахин нэг тайлбарлаж өгье. За энэ жишээлт бол энэ соль нотноос дараагийн такт нь буюу до нот хүртэл энэ холбоосыг легато гэж нэрлэдэг. Ижил бус нотыг нуман холбоосоор холбох буюу тухайн энэ солиос до хүртэл таслахгүйгээр холбоостой сайхан дуулна гэсэн үг. За дараагийн тактуудад бас легато байна. Энэ легато байна. За легато. За энэ бол фа диез буюу үнийг тохиолдлын альтерац гэдэг. Тохиолдлын буюу одоо фа диез энэ тактны гарч ирсэн гэсэн үг. За энд цэг байна. За нотны ард цэг тавихад тухайн нот тал хэмжээгээр уртсдаг. Жишээлбэл хагас нотыг 2 гишгэн тоглодог бол тухайн тал гишгэн нэмэгдээд 3 гишгэн буюу 3 тоолоход хагас нот маань ихшилнэ гэсэн үг. За энэ дөрөвт нотны зогсоц байна.
аянд легато. За түрүүн тайлбарласан багш нь ижил нотын нумын холбоосоор холбож тухайн нотоос дараагийн нот хүртэл уртасгаж дуулахыг лига гэж байна. За ишиг бол ерөөдөө адилхан байна. За энэ дээр нэг хэсэг тэмдэглэлүүдийг орхисон байна. За эндээс энэ P үсэг буюу пиано аяархан дуулна гэсэн. За эндээс аяархнаас чанга буюу crescendo гэдэг энэ тэмдэглэгээ байна. Нарийнхнаас бүдүүрсэн энэ зураасыг хэлж байна. Тэгэхээр энэ бол аяараас чанга дуулна гэсэн. Энд эсрэгээрээ за ингээд бүдүүнээс нарийсж чинь үнийг diminuendo буюу чангаас аяар дуулна гэсэн. За тэр нь энэ жижигхэн хэмжээгээр бичигдсэн байна. Crescendo аяараас чанга, чангаас аяар болох нь crescendo гэдэг байна. За энэ мөн энэ цэгийг саран дугуй тэмдгээр онцлсон байна. За энэ тэмдгийг бол fermato буюу тухайн аялгааноос шалтгаалаад өөрийнхөө хүснээр удаан барих тэмдгийг fermato гэж нэрлэнэ. За ингээд нотон дээрх тэмдэглээнүүдийг багш нь дахин тайлбарлаж өгье. Дэвтэртээ бичээд аваарай. Moderato буюу намуухан хурдаар дуулна. Piano буюу аяархан дуулна. Legato буюу ижил бус нотнуудыг холбоостой дуулна. Liga буюу ижил нотыг холбоостой уртасгаж дуулна. Crescendo буюу аяараас чанга дуулна. Diminuendo буюу чангаас аяархан дуулна. За энэ дасгал дээр тохиолдлын тэмдэг фа диез гарч ирсэн. За эсвэл fermat буюу өөрийнхөө хүссэн хэмжээгээр уртасгаж тухайн нотоо барих тэмдэглэг байгаамаа. За энэ дасгалаа дуулахдаа эдгээр тэмдэглэгээнүүдийг анхаарч ялгааг нь гаргаж за дасгал аялгаугаа амьдруулж дуулцгаая. За дасгалаа дуулцгаая. За эхлээд багш нь 2-2 тактаар дуулаад хаана амьсгаа авах тэмдэглээнүүдийг хаана анхаарах талаар та бүхэн зориулж дуулъя. Наашаа анхаараарай. За Sol si do. За энэ аяраас чангараад за энэ хоёр тактуулаад энд амьсгаа авах ёстой. Цаашаа явлаа. Do si la sol. За энэ аяхнаа дуусчин энд амьсгаа ав. За цаашаа fa sol fa mi. За бас амьсгаа. Re mi fa sol. За гурав гişгэн байлаа. Цаашаа амьсгаа. Амьсгаа. Sol la si do. За энэ үртэл бас мөн амьсгаа австай. За энэс явлаа. Do re do si la. За мөн ажлын амьсгаа. Sol. За мөн сойд дараа явлаа. La sol fa гэдэг өмнөний амьсгаа. За эндээс эхлээд уулъя. La sol fa mi. За мөн энд амьсгаа. Fa mi re do. За эндээс дахиад тэгэхээр энэ ягаас дараагийн тактны эхний дөрвийн ми хүртэл холбоостой байгаа учраас энд амьсгаа авч байгаа. La sol fa mi re do. За одоо хөгжимтэй багшигаа дагаад хамтдаа дуулаарай. Yes.
За энэ дасгал аялгауны яг төгөлдөр хуурц зориулсан хөгжим буюу хамсраа хөгжмийг нь багш нь тоглож өгнө. Та бүхэн өөртөө сориод дуулаарай. За мөн 9 дугаар такт буюу энэ соёл нотон дээр анхаарна. За дараагийн бас 9, 10, 11, 12, 13 тактны энэ соёл нотон дээр анхаарна. За тэгээд дуулаарай хүүхдүүдээ. За дараагийн алхам бол дасгалаа удирдах дуулна. За дасгал маань 4-4 хэмжээнд бичигдсэн. За багш нь 4-4 хэмжээг схемийг сануулаад зуръя. 1И 2И 3И 4И. За ийм зурглалаар бүгдээрээ удирднаа. За одоо бүгдээрээ удирдаад уулзгаая. За эхлээд багшийн хараад удирдаарай. И 1И 2И 3И 4И 1И 2И 3И 4И. За одоо дуулаад хамтдаа удирдцгаая. Явлаа. И Савла до си ла соль я их маса савла фа соль фа ми са ре ми фа соль и За өнөөдрийн үтсэн хичээлээ баттгаад нотоор удирдаад дуулаарай. За хичээл дуслаа. Түр баяртай хүүхдүүдээ.